За би үлзий сайхны зүгээр нэг зовоохгүй. Тэгвэл ер нь бол та бүгдийн саяын гаргасан үндсэн хуулийн бус шийдвэрт бол би үнэхээр дургу байгаа. Тэгвэл би нэг хоёр зүйлийг бас тодруулъя гэж бодож байгаа юм. Нэгдүгээрт лав өөрийн чинь шагнасангүй. Энэ төрийн өндөр албан тушаалаас одоо ингээд бууж яхахыг бодоход. Тэгэхээр чи засгийн газрыг огцруулах тухай тогтоол дээр бас жоохон эсрэг байр суурь барьсан юм уу? Ямар нэг тийм эргэлзээ төрүүлсэн үү? Тийм учраас шийтгэцчихв гэж нэгдүгээрт би зүгээр тэгж хардаад байгаа юм. Хоёрдугаарт би чамаас нэг зүйл тодруулъя. Үндсэн хуулийн 43-ын нэгдэх заалтаар санал хураасангүй гэсэн баггүй юу? Бид нар байнгын хорон дээр ерөнхий сайдыг огцруулъя гэж санал хураасан. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүйг дэмжиж гэж хураасан. Яг уг саналаар нь хураагаад байсан баггүй юу? 43-ын нэгээр нь. Мөн үндсэн хуулийн 27-гийн нэг дээр их хурл чуулганы хэлбэрээр шийдвэрээ гаргана. Би чичтэр очиод хэлсэн шүү дээ. Энэ нь байнгын хороо санал дүгнэлтээ гаргана, нэгдсэн хуралдаанаар шийднэ гэсэн үг баггүй юу? За мөн 28-2 дээр байнгын хорооны эрхийг хуулиар тогтооно гэсэн үндсэн хуулийн заалт шүү дээ. За ингээд байнгын хорооны эрхийг их хурлын тухай хуулийн 22-ын 3-аар тогтооцсон. 22-ын 3-ын 8 дээр байнгын хороо их хурлаас томилогдсон албан тушаалтан ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал дүгнэлт гаргаж хилцүүлнэ гэдэг ингээд байнгын хорооны эрхийг заасан. Тийм ээ? Тэгээд дэгийн тухай хуулийн 101-ийн 3 дээр байнгын хорооны саналыг гэж байгаа шүү, дүгнэлтийг сонсож хилцэж шийдвэрлэнэ гэж. Тэгэхээр 43-ийн 3 яагаад 27-гийн 1, 28-ийн 2 гэсэн үндсэн хуулийн 2 заалтаас давчиж байгаа юм? Чи энийг яг юу гэж бодож байна вэ? 27-гийн 1 дээр чуулганы хэлбэрээр шийднэ гэж шүү дээ. Тэгээд 28-ийн 2 дээр байнгын хорооны эрхийг хуулиар шийднэ гэдэг. Тэгээ үндсэн хуулийн энэ заалтын дагуу их хурлын тухай хуулийн 22-ийн 3-ын 8 дээр ингээд заагаад өгсөн байна огцруулахад. Тэгвэл саяын та нарын хийсэн үйлдэл бол хизээ нэг цаг сөхөгдөж магадгүй юм байгаа юм. Төр яаж жиргээ вүлээ? 27, 28 онд юу ч болоо вүлээ? Тэгэхэд төрийн эрхийг хууль бусаар авсан гэдэг асуудал хөндөгдөх юм бол амар том ял штэ. Айхтар том ял байхгүй юу? Тийм учраас та нар бол бас л болчмгүй юм хийсэн. За их хурлын дараа харин тэр баяслан татъя гэж байгаа зөв шүү. Тэгээ яг хэлсэн амд байгаарэ. Одоо ингээ ажил аваад эхэлж гин. Тэгээ ярьсан хэлсэнд явах юм бол тэгээ бид нар дэмжээл явна шүү дээ. За энэ асуудлыг бас их хурлын дараа шийдээрэй. За даасрын гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр би саяас Номтой 2 гишүүний асуултад хариулахдаа бол хуулийн үндсэн хуулийн болоод холбогдох одоо хуулийн заалтыг бол тайлбарсан бол байгаа. Тэгэхээр Монгол Улсын их хурлын гишүүдэд бас иммунитет гэж байдаг. Тэгэхээр бас Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн гишүүнд бас иммунитет гэж бас байдаг. Тэгэхээр нэгэнт одоо гаргасан шийдвэрийн талаар цэцгийн бүх гишүүд тэгш хэрэгтэй байдаг учраас би тайлбар хэлэх хууль ёсны надад хоригдсан ийм заалт бол үйлчилж бол байгаа. Тэгэхээр миний хувьд бол үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр бол ажиллахдаа үндсэн хуулийг бол дээдэлж мөрдөж бол ажилласан. Тийм учраас бусад цэцгийн одоо гишүүдийнхээ бас би бүрэн эрхийг хүнддэг нь хараад бас бие даасан байдалд нь халдах эрх бол надад бол байхгүй. За байр суурь илэрхийлэх чинь бол одоо ойлгоо. Тэгэхээр дараагийнхтай Номтой 2-ыг асуугаар чи энэ дээр бас ямар байр суурьтай байсныг товчхон дуурчхад чи түүх болж үлдэнэ. Хожим магадгүй чи 4 эсрэг гэмт хэрэгт оролцоод эхлүүл эн чинь чамайг аварч мэднэ. Тийм учраас энэ дээр хариулт өгчих хэрэгтэй. Би чамаас нэг юм асуугаад байна. Нөгөө үндсэн хуулийн 3 заалт яагаад нэг нь илүү нөгөө хоёр нь дутуу үйлчлээд байгаа юм бэ гэдэг. Тэр 27-гийн 1, 28-ийн 2, 43-ийн 1. Даасрын гишүүний асуултад хариулъя. Би яг энэ асуултад би хариулах юм бол би цэцгийн шийдвэрт гаргасан шийдвэрт бас би яг субъектив тайлбар хэлэх гээд байгаамаа. Тэгэхээр та бас намайг ойлгоорой. Мэдээж би судлаач хүнийхээ хувьд бол тайлбарыг бол хизээ нэгэн цагт бол бас хэлж болно. Гэхдээ яг одоо би парламентын өмнө үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийн талаар би ямар нэгэн байдлаар одоо гаргасан шийдвэр хууль хоорондын ямар хэмжээнд нэг хэмжээнээс
дээр доор ч юм уу яагаад үйлчилж байна, яагаад үйлчлэхгүй байгаа юм гэдэг асуултыг хэлэх нь нөгөөрөө би цэцгийн гишүүний бүрэн эрх халтах гад бол байгаа юм шүү. Үүн дээр та бүгдээс намайг ойлгоорой. Би зөв чамайг томилогдож байгаа хүний чинь хувьд яриад байгаа юм биш. Ер нь зүгээр чи одоо бас энэ хууль тогтоох дэд байгууллагын энэ том алам тушаалд ирж байгаа хүний чинь хувьд би хуулийн хувьд чи энэ хуульч хүний хувьд энэ асуудлыг юу гэж үзэж байна? Хувийнхээ байр суурийг илэрхийлээ шүү гэж цэцгийн тухай шүүж ярьгээгүй шүү дээ. Энэ гурван залт тэгшүүлчилдэг юм уу? Юу гэж бодож байна гэж асуугаад шүү дээ.